За сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За Canon hack хичээл хаялж дугаараар та бүхэндээ 2 постэр яаж хийснэ үзүүлье. За нэг нь болохоор энэ skin booster гэдэг тийм ээ. За энэ нь болохоор нөгөө нүрийн шопын солонгосын одоо гоо сайхны тийм ээ эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд оруулж ирдэг. За эдний зориулаад энэ бустерыг хийсэн байгаа. За тэгээ онцлог нь юу вэ гэхээр ингээд нэг юм бүүдгэрсэн юмны дотор яг нүүрэн хэсгийн тийм ээ ингэж нэг ингээд арчицсан юм шиг тийм ээ ингээд тодруулаад та ийм сонин эффект оруулсан байгаа. За хоёрт нь болохоор бас энэ бустер байна. За энэ яг зүгээр л постны зураг оруулсан. Энэ нэг нүдийн ингээд цааталтай нас ингээд өнгөт юм шиг тийм ээ. Тэгээд ингээд хар зурган дээр ингээд нүдийн юм юугаар тийм ээ өнгөтэй үлдээгээд ингээд яасан байгаа. Ийм хоёр постэр хийсэн байгаа. За тэгээ энийг яаж хийснэ та бүхэнд үзүүлье. Нэг тос төрж байгаа энэ хөөрхөн санагдаад за энийг сонгоцсон байгаа. За яг та нар бол энэ чинь зөөрснө туртай зургийг сонгоцож болно. За тэгээ энийг бид нэг ингээ хоёр болгох чинь. За тэгээ энэ артлыг нь болохоор бид нар юу яана? Edit руугаа оржоод бүлээр идэнэ. За тэгээ нэлээд бүлээр идэнэ. Нэг бас 70 мал хүртэл. За тэгээ ийм болчин тийм үү. За тэгээ энэ хоёр энэ доотлохын зураг бол юм бүлэрий. За дээдлийнхэн зураг болохоор ийм байж байгаа. За тэгээ бид нар энэ дээр хамгийн гол нь фрейм авчир хэрэгтэй байгаа. За тэгээ энэ дээр бид нар ингээ фрейм гэд бичингүүд энэ зөндөө олон би фрейм гэж бичингүүд зөндөө олон фреймнүүд байгаа. За би болохоор энийг ашиглаж учраас энийг шууд энэ дээр наваад тавьчих. За тэгээ энэ фрейм болохоор нэг яг энэ нүүрнийх нь хавцаа заяа ингээ тааруулаад яачих. За тэгээ энэ зургаа бол энэ дотор нь оруулна. За тэгээ энд оруулсан зургаа бас яг нь энэ юуныхаа хэмжээгээр ингээд харуулчин. За тэгээ артлынхын зураг иймэрхүү яг тэрэн дээр нь тааруулаад. За тэгэхээр энэ ингээд яг энэ нүүрэн хэсэг нь болохоор яг нь тодож харагдаж байгаа зү тийм ээ. Skin care эсвэл дэлгүүрийнхаа нэрийг тэрийг бичиж болно тийм ээ. За тэгээ өшөө бас би энэ дээр нөгөө нэг юм юу яасан байгаа юм одоо оруулсан байгаа. Тэгээ энэ одоо яг ингээд чичвтер ингээд оруулчих тийм. За ингээд цэвэрхэн юмшгүй постэр болсон. Тэгээ хамгийн гол нь энэ хэсэг нь аюул чухал байгаа. Яг нэг юм цагаан юу аавна. За тэгээ энэ дээрээ бид зураг оруулсан. За өчигдрийн энэ өмнөх хичээлдээ бид нэг юу яасан байгаа. Эмэгтэйгийн зураг хийсэн байгаа. За энэ эмэгтэйгийн зургийг хийсэн байгаа. За энийг ашиглаж яг дотор зөндөл зургууд байна л да. Яг энэ биш эмэгтэй өнөр хичээлдэг юм зэмэлтчихдээ. За ингээд энэ зургаа бол яг нь ингээд зааж хийш налчмаар юм байна. За тэгээ энийг бас дахиад хоёр болгоно. За тэгээ доотлын зураг бол яг нь ингээд өнгөтөрөө байна. За харин дээдлийн зургийг нь болохоор бид нар remove гэдэг нэг юуг нь арилгах чинь юу гэдэг лээ. Background-ыг арилгах чинь. За тэгээ edit руугаа очичоод фильтр руугаа очичоод энийг нэг бүр юм тас хар цаан болгон заяа классик хар цаанаар сонгочих заяа. Тэнгүүд энэ эхний зураг маань юм хоёр дахь зураг дээдхийн зураг юм хар цаан болчихжээ. За энэ дээр бид нар ямар ап ашиглах вэ гэхээр энэ warp brush гэсэн энэ баг ингээд нэг биччихэнгүүт энэ гараад ирнэ. За энэ дээр бид нар бол яах вэ гэхээр энэ warp гэдгийг ашиглаж аваад за ер нь бол brush-ны хэмжээг нэг 100 арай энэ мөрхөө бахад болох. За тэгээ ингээд нүдийг нь бол яг нь ийш нь ингэж татна гэсэн үг. Нүдийг нь ингэж татаад ингээд цаанаас нь яг нь энэ одоо тийм ээ одоо өнгөтэй хэсгийг ингэж гаргаж ирж байгаа байхгүй юу. Тэгээ сэвэлчих. Тэнгүүд яг нүд нь ингээд бол мэдээж юм тод өнгөтэйгээр харагдана. За тэгээ бид нар яг нь дээр нь яг ямар нэгэн текст оруулаад ингээд энэ зураг маань бэлэн болох нь тийм ээ. Тэгээ яг хоёулаа бас нэг нүдтэй л холбоотой юу болчихлоо. Тий. За тэгээ ингэж хийдэг ахнаа. За ингээд хичээлээ бас баярлалаа баяр таа.